энэ дээр сая Ганбаатар дарга асуусан тал төсөөтэй асуулт байна л да. Ер нь өмнөх төслүүдийнхээ үр дүн гээ бичсэн байгаамаа. Яг одоо өнөөдөр батлагдах гэдэг төслөөр чи нөгөө төслүүдийн үр дүн гараад энийг бол мэдж байгаа л да. Энд зөндөө олон юмуд хийцэн байна. Одоо олон газруудыг тоног төхөөрөмжөөр хангацсан байна гэдэг. Тэгээ энэ суурин дээр яг одоо энэ төслийн яг юу энэ дээр ерөөсөө энэ танилцуулга дээр чинь байхгүй байна л да. Яг одоо энийг өнөөдөр сойрхон батлахснаар үргэлжлүүлсэн үлдэгдэл төслөөр яг юу хийх юм бэ гэдэг чинь ерөөсөө энэ танилцуулгаас би олж харж уншиж чадахгүй байна л да. Эсвэл энэний танилцуулганд дутуу юм уу гэдэг юм яг тэрийг л их тодорхой хэлээд өгөөч л гэж хэлэх гээд байна. Тэрнээс биш энэ төслийн үр дүн өмнөх хэрэгжүүлж ирснийг бол бүгдийг мэдчихээн. Энэ сайн төсөл байсан. Яг одоо энэ дээр одоо үргэлжлүүлээд юу хийх юм? Хамгаалтын та нар зүгээр нэг хэдэн тоног төхөөрөмж хамгаалтын газар байгуулсан тэр гэдэг юм л да. Тэрнээс яг энэний үр дүн төчнээ ой модыг хамгаалсан гэдэг юм уу, төчнээ одоо тусгай хамгаалтыг одоо сайжруулсан гэдэг юм уу, ийм үр дүнгийн тоо баримттай юм хэлэхгүй л байгаад юм л да. Тэгэхээр яг одоо энэ төгсгөлийнх нь үе шат шүү дээ. Төгсгөлийнх нь үе шат дээр ямар үр дүн гарах вэ? Ямар одоо ямар хэмжээний ой мод хамгаалах вэ? Энэний үр дүн юу байх вэ гэдэг хэдэн тоо баримтаар хэлээд өгчих юм боломж байна. За, тодорхой хариулт шүү. Цэрэнбат сайд хариулах уу? За, Цэрэнбат сайдын микрофоныг үе. Дараа нь ажлын хэсэг бэлдэж байгаарай. За, Тристов гишүүн асуултанд хариулъя. 2 3 дугаар үе шат маань 19-с 26 онд хэрэгжих юм аа. Тэгээд одоо бид нар өмнөх 2 дугаар үе шатынхаа ажил эхлэхийн өмнө Германы талаас ажлын хэсэг ирээд одоо Монголд ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр бид нар амжаад одоо банкны хороодуудаараа энэ асуудлаа шийдвэрлэх юм бол 3 дугаар шатныхаа юунд гарын үсэг зурчих гэсэн юм асуудал хүлээгч байгаа гэдэг. За ямар үр дүнд өрөөгөр бид нар дээр өчигдрөөр ажлын хэсэгтээ уулзсан, орон нутгад ажилласан. Тэгээд гол хүндрэл маань нийт тусгай хамгаалалтаа газар нутгийн захиргаад тийм маань оронтой баг одоо бусад үйл ажиллагаа явуулахад техник технологийн хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлүүдийн шийдэхийн тулд л одоо бид нарт галт төмөртэй тэмцэх одоо багаж хэрэгсэл том төхөөрөмж, туулах чадвартай автомашин, мотоцикл, бусад одоо орчин үеийн одоо дрон, GPS үүрсэн таблет гэдэг ингээд нэг хөдөлмөр хөнгөвчлөх асуудлыг л одоо шийдэж өгч байгаа. Энэ дээр бол 3 дахь үе шат маань 2 дахьыг бид нар ярьсан 3 дахь үе шатанд баруун аймагуудад хамрагдаж чадаагүй Ховд, Баян хонгор, Говьалтай аймгийн 10 сум шинээр энэ бүс нутагт хамрагдаж байгаа. Нэгдсэн югаар. Өмнөх одоо 2 дугаар үе шатанд бол нэг 4 бүсэд 19 21 30 40 хэдэн сум энэ газар нутаг ингээд хамрагдаад ажиллаад ингээд явж байгаа маа. Гол нь өчигдөр ажлын хэсгээр одоо бидэнд тавьсан үйлсээр та нарын байгаль хамгаалагчдын оронтой болон энэ урсгал зардал дээр нэмж өгөхгүй бол сая бүх төвчний хүмүүстэй уулзаж хөндлөнгийн хяналтаа бас давхгүйр Германы ажлын хэсэг хийсэн. Төсөө нэмээ бид буцалтгүй тусламж өгж байгаа хэдиж байгаль хамгаалагчийн чинь ажлын нөхцөл урсгал зардал чинь бол хангалтгүй байна. Энийг нэмэгдүүлээ гэдэг шаардлага тавьсан юм а. Гол нь одоо байгаа хүндрэлүүдийг л даван туулахад л энэ буцалтгүй тусламж хийж байгаа. Монголын талаас гаргаж байгаа мөнгөө бид нар бол одоо байгаа цалин гэдэг нь урсгал зардал гэдгээ хэлээл яваад байгаа. Энэ хизээ нэмэгдэх юм бэ гэдэг асуулт тавьсан. Тэгээд IMF-ийн хөтөлбөрт хамрагдсны дараагаас бид нэмнэ гэдэг дээр бол байгаа удахгүй бас засгийн газраар би байгаль хамгаалагчдын цалингийн бөгөөд шатлалын ялгааг нь багасгах гэдэг ажил явж байгаа гэдгийг хэлсэн байгаа. Ийм л юмнууд байгаа даа маа.